Би Монголын залуучуудын холбооны өдөр зөвлөлийн гишүүн Хөрөнгө аймгийн залуу Давуу Дөржиг залуу байгаа. Яг саяны ярьсан дээр тулгуурлаад хэлэхэд би өөрөө барилгын компанитай бетон зургийн үйлдвэртэй Солонгос улсын Янсогийн их сургууль Янсогийн академид төгссөн. Шүтээс Монгол улс шүтээсийг 2 мэргэжлээр төгссөн. Тэгээд Орхон их сургуулийг эргэцүү ингээд 4 мэргэжлэлтэй залуу байгаамаа. Саяны СИС 23-ыг арга хэмжээгээр Монголын залуучдын холбоор одоо зохион байгуулж, хятадын хөрөнгө оруулагчид мөн одоо өөр орнуудаас хөрөнгө оруулагчид маш их хэрэгжижсэн. Би одоо сая эхэлсэн учраас яг энэ сэдв рүүгээ шууд орчих тийм ээ. Бидэрт маш их баялаг байдаг. 2020 оны тоолохоор Монголд мал 70 сая болтлоо тоологдсон. Сая 23 оны сүүлээр бас 100 зурхан болоод 64 саяар тоологдож байна. Бидний хамгийн үнэтэй баялаг бол мал аж ахуй. Бидний өвөөмгийн одоо төв одоо бизнесээ болгож, төв одоо амьдралынхаа зарчмыг болгож байсан мал аж ахуй гэж би өөрөө ойлгодог. Хөрөнгө аймгийн үлдэц сум төрсөн, бас сумын төв дээр өссөн болоо ч юм уу энэ зүйл дээр маш их харамсаж явдаг. Ингээд анх одоо 2015 оноос ахгуулаад малын гаралтай өөх гэдэг зүйлийг хаягдж яахыг маш ихээр харж ирсэн. Эмээлтэн бойны цэг дээрээс нь одоо Дэнжин мянга хэмжлэн одоо бойны цэгүүдээс маш их хаягдж ирсэн. Тэрийг хаяхдаа ингээ хогийн цэг дээр хайдаг. Зуны цэг таяхад тэр өөрөө өчтдөг та бүхэн сайн мэдж байгаа тийм. Дээрээс нь одоо шуунаас ахгуулаа шавдаг, өвчин их үүсдэг. Энэ зүйлүүдийг бид нар яагаад болохгүй юм бэ? Бидний баг багт л одоо өө эмээ дээр ч юм хөдөө ингээд мал дээр очиход өөхөн тос хайраад, борцох хайраад бид нар бол үхээгүй. Өдөө зэрэгтэй амьд яваа тэр бол одоо буян гэж боддог. Тэгээ энэ үед яагаад хаягддаг болсон юм бэ гэж судалсаар байгаад 2019 онд Хятадаас одоо яг ижил тоног төхөөрөмж үе энийгээ шинжилээд Монгол нутагшуулаад өөх боловсруулах үйлдвэрийн аргаар үйлдвэрээ оруулж ирсэн байна. Ингээд одоо манай үйлдвэр 5 дахь жилдээ орж байна. Ковидын 2 жилдээ нийлээд. Ингээд манай үйлдвэр маань өдөрт 10-аас 20 тонн одоо тос боловсруулах чадaltaй. Ингээд өнөөдрийн байдлаар ингээ харахад Улаанбаатар хотод өөх хэрн хаягдах байсан. Манайх ер нь 90 оноос хойш гэмэл анхны үйлдвэр. Манайхтай жил төстэй гадны хөрөнгө оруулалтаа 3 үйлдвэр гэдэг. Манайх бол цэвэр одоо дотоодын хөрөнгө оруулалтаа гадны хөрөнгө оруулалт байхгүй юм үйлдвэр. 4 хүн үйлдвэрт ашиглалтанд ороход Улаанбаатарт хаягдж ирсэн өөх хаягдах байсан байхгүй. Тэгэхээр яг үнтэй адилхан одоо хөдөө аж ахуйн чиглэлөө чиглэсэн одоо тийм бизнес хийх юм бол залуучууд маш их боломж байгаа шүү. Зориглоод орох юм бол магадгүй төр дэмжээд өгөх юм бол энэ одоо боломжийн одоо цар хүрээ маш их байдаг юм аа гэдгийг хэлэх гээд байгаа санаа. Бид нар маш их зүтгэсэн, маш их явсан. Германд очсон, Японд очсон, Солонгост очсон маш их туршлагуудыг судалсан. Энийг юу хийх ёстой юм бэ? Бид нар энэ одоо малын өөхөн тосороо. Одоо манай компани маань үзэгтэй ослоо экспорт гэдэг энэ өөхөн тосоо. Дээрээс нь Хятад руу экспорт гэдэг нь Казахстан ослоо экспорт гэдэг. Орос руу одоо экспортыг зөвшөөрлөө хөөцөлтөй явж байгаа. Гэхдээ хамгийн гол нь энэ хаягдж исэн зүйл маань өнөөдөр манай үйлдвэр гэхэд бусад манай ижил төстэй үйлдвэрүүд 1 тонныг 700 мянгаар авч байгаа. Тэгээд нэмэн үртэг шингээгээд дотоодын одоо савнгийн үйлдвэрүүд одоо гадагшаа ингээд экспортод явж байгаа. Тэгэхэд би нэг зүйлийг ойлгосон. Энэ өөхөн тос гэдэг зүйл бид нар ингээд одоо хаяад шүү дээ. Энийг хаягахгүйгээр эргэлтэнд оруулж чадах юм бол ямар ч тослох материалын 70-80% болоод байгаа байхгүй. Гутлын тос кенгуру гэдэг байгаа шүү дээ. Дэлхийн зах зээлд гарсан. Энэтэй өрсөлдөх хэмжээний гутлын тос одоо Монголд кенгуру үүсэх боломжтой. Дээрээс нь савнгийн үйлдвэрүүд байна. Маш ихээр авдаг. Мөн одоо хүмсэндээ хэрглэж байна. Дээрээс нь товод хүртэл өөхөн тосоор хийж болдог. Мөн хамгийн сүүлд хийсэн одоо Солонгос руу явуулаад лабораторид судалгаагаар гарч ирээд газ гарах боломжтой. Хэрэглээний газ. Дээрээс нь түлш бензин гарах боломжтой. Энэ нь болохоор машин хэрэглэдэг бензин түлш биш. Энэ бол үйлдвэрт хэрэглэдэг. Одоо Эрдэнэтийн одоо том үйлдвэрүүд ч юм уу те. Эний тоног төхөөрөмжийг хөдөлгдөг тийм гал гарах боломжтой. Бүтээгдэхүүн болж чадчих. Энэ зөвхөн одоо малын амьсгалаас бус бүх хэрэгтнийг одоо борлуулж болох боломжтой нэг жишээ байхгүй. Одоо бид нар нэхийний асуудал руу орж судалж байгаа. Нэхийнээс юу гарах боломжтой юм бэ? Өнөөдөр нэхийг 500 төгрөгөөр авдаг одоо бараг хайж байгаа тийм ээ. Бид нар бүгд мэдчихэж байгаа. Тухайн үед 2015 онд намайг явж байхад бас л хайж ирсэн өөхийг. Гэхдээ чадахгүй л гэж харж байсан. Хэсэг бүлэг залуучууд нийлээд 5 жилийн дараа гэхэд бид нэр 1 тонн өхөө 700 мянга болгоцсон. Тэр байтугай бүр одоо засгийн газрын бодлоготой адилхан экспорт нь гаргаа явж байгаа. Энэ малын дайвар бүтээгдэхүүн гэдэг зүйлийг бид нар маш их судлах хэрэгтэй юм билүү. Манай Янсогийн сургуульд над багшилж ирсэн Япон багш байдаг гэсэн. Одоо Японд байгаа. Давгаач ийм жоохон нэхийг аваад тэгээд мулцлаад 14 хоног хөлдөгөө дахиад гисгэгээд 14 хоног наранд тавиад ингээд нэг жоохон тэр чинь нэг гатуураад ирнэ.
Тэрийг вакуумжуулаад над руу явуулаад таа гэдэг. Яг тэрнийхэн дагуу би явуулсан Монгол улс нэхийг. Тэгээд 6 сарын дараа над руу хариу өгөхдөө юу гэсэн гэхээр энэ танаа Монгол хоньны нэхийнээс оёдлын утас гаргахаар боломжтой байна. Энэ яагаад гэвэл өөрөө байгалийн зохицолгоороо эко буюу тэр хоньны одоо идэж хэрэглэж байгаа нүртэл байгалаараа өөрснөөгөө иддэм байна. Бичээрээ ачгүй давуу тал واخхой. Ямар оёдлын утас вэ? Яадаг утас вэ гэдээ судлаад үзсэн чинь энэ бол одоо иргэн давагдууч юм уу иргэн залуучууд бол хийгээд хэрэггүй. Энэ улсын хэмжээний хийх ажлаа. Энэ оёдлын утас маань өөрөө хүний одоо ил шарах авдаг шүү дээ. Ил шарах авчаад хүмүүс одоо оюулаад пластикаар оюул гэхэд байна. Энэ оюусныхаа дараа 14-өөс юм уу 21 хоногийн дараа тэрийг очиж оёогоо авахгүй. Нэхийнээс гаргаж ирсэн утас ямар ч оёо авахгүйгээр хүний биед одоо маш онцлог таарсан ийм оёдлын утас гарах боломжтой байна. Энэ оёдлын утасны үйлдвэр Монгол хэрэгжих юм бол тухайн үед хүнгүй байхад одоо үнэтэй болгоно гэж яхад хүн надад итгэхгүйсэн. Гэтэ Монгол улсын иргэн давуу тавьж та бүхний оролцоогоор хийвэл энэ залуучуудын оролцоогоор хийж чадах юм бол нэг хоньны нэхэд 70 мянга боломжтой байхгүй. Худалдаа авах. Хэрвээ энэ зүйлүүдийг ингээд бодоод үзэхээр одоо өвөр Монгол яваад очиод хөх хотод очиход бол одоо ирээн дээр ч юм уу ингээд залуучуудтай уулзаа тэрүүгээр одоо бизнес хийж байгаа хүмүүстэй уулзахад малчин хоёр эрэгтэй эмэгтэй хоёр эхнэр нөхөр хоёр байгаа. Нэг хятад нэг урдаа нэг дугуйтай хойно хоёр дугуйтай нэг машин байдаг шүү дээ. Ачааны. Тэрэн дээр 10 хоног очиж орж ирэл 10-аас 15 сая төгрөг хийж байгаа хэвчиж байгаа байхгүй. Малчин өөрөө ченж биш. Өөрсдөө ирж байгаа. Тэнд бол хятадд бол зах зээл нь том учраас өөр монголчууд нэг давуу тал гэхээр махны үнэтэй 500-аас 600 мянган төгрөгийн махны үнэ барьчих. Тэгтээ зөвхөн махны үнээрээ юу өгдөг. Тэнд чөнгөө хүртэл тусна үнэ гэж өгдөг. Ташаад дээрэс нь ясаа хүртэл тусна өгдөг. Нэхийгээ тусна өгдөг. Тэр байтугай бүх одоо тэр малаас гарах шинтэй зүйлүүд бүгдийн тусна үнэлж өгдөг. Сархнаг байна, үзээ байна. Тэрийг үс авах систем бэлэн тэнд ингэ байж байгаа. Ингээд тэр хүн нэг хоноо сая төгрөгөөр үнэлчихэд өгч явж байна. Яг энэ системийг Монголд оруулах юм бол нөгөө эзгүүрээд байгаа хөдөө хүнтэй болох байхгүй. Бүх хөл бүтэн малын одоо амьсгалаас бүх дайвар бүтээгдэхүүн бид нар л хийх ёстой юм байна. За өчүүхэн одоо миний одоо туршлага бол ийм байна.